Чата машин дээр гардгийг нь удаж, арцсаг юуг нь тавиухан эсгэлээ. Айлын авгаа дээр ордгийг нь удаж, алтцаа юуг нь сулхан тавилаа. Олон хоногоор аялдгийг нь удаж, оёдол юунд нь дүүст цацлаа. Гэсэн нэг хошин шүлэг маягийн юм олон нийтийн сүлжээнд яваад байдаг да. Угтаан бол дээхэн үеийн тээврийн жолооч нар зориулсан хошигнол. Зарим блогууд дээр Хөхтайланбан төрсийг нэрээр орсон байдаг юм. Тэр 50 сул эсхинтрийг нь бол ярихгүй. Олон хоног аялахад хэрэг болтгоо хэмээн оёдол юунд нь дүүс чингээлээ гэдэг дээр л тогтож ярина. Жолооч хүн олон хоног өмд утлаа тайлахгүй явдаг байж л дээ дээхэн үе. Түүнээс болоод төрсийг бандаашнд бөөсдөг байсан юм байна. Ингээд жолоочийн эхнэрүүд төрсийг буюу дотор өмдөнд нь дүүс шингээж явуулдаг. Дүүс шингээсэн төрсийгэнд бөөс агаа хавддаггүй юмсанжээ. Ер нь бол дүүсний тухай ярих гад л үүнийг дурдаад эхэлж байна. Олон улсын нэршлээрээ бол дихлор, дифенил, трихлор, этан гэх хэл хугарчмаар нэртэй хлорын нэгдлүүд бөгөөд түүнийг нь бид дүүст хэмээн нэрлэж хэрэглэсээр олон жилиг үджээ. Хорхой шавжийг устгадаг, амт өнөргүй энэ бодисыг хөдөө аж ахуй газар тариалан тариа ногоо тарихад хэрэглэж дуршаад тариа ногоогоо хортон шавжнаас салгаж аваад зогсохгүй бүр сүүлдээ тээврийн жолооч нарч төрсийг бандаашндаа хэрэглэж ирсэн юмдаг удаа. За тэгтэл Нобелийн шагналд хүртэж байсан энэ дүүс тухайн хойр хохирлыг 1960-ад оны төгсгөлд мэдэж 68 онд Европод 70 онд Оросд хоригложээ. Харин асар олон сая тонноор нь үйлдвэрсэн энэ муухай хорыг ах トゥ угийн Ганбат найрамдал зөвлөхөд усаас найрсаг дуулууртай дүү Монголдо зүгээр л бэлгэлчихсэн юм гээ. Ингээд монголчууд бид Орос Европод 70-ад оноос хойш хэрэглэхэ байсан дүүстийг 90-ад он хүртэл хэрэглэж хөрс шороо газар усаа хордуулж байж. Муухай байгаа юм шүү. Ах トゥ угийн Ганбат найрамдалтай гэх мөртлөө учрыг нь тайлбарлалгүй хор бэлгэлчихдэг. За ингээд гадны ямар ч нөлөөнд задардаггүй мөнхийн хорыг монголчууд багадаа 30 жил, ихтэй 40 жил хэрэглэж иржээ. Хэлэх аргагүй аюул нь энэхүү дүүс тэмээгч нь эдэж тэжээл рүү орохороо шатуулгандаа хордуулах аюул нь 10 дахин өсөөд байдагтаа байх аж. За жишээ нь голын ёроол дах лаг шаварт 1 куб байсан дүүст нь усны замаг мэтийн ургамал руу орохороо 10 дахин. Тэр замгийг нийцсэн загсны бид орохлоороо 100 дахин хүчтэй болж нөгөө 100 дахин хүчтэй болсон дүүс дагуулж яваад загсыг эдсэн махчин загсны бид орчхороо 1000 дахин гэх мэт километр прогрессор хорны нөлөөлөл нь өсөд явдаг. Үнэхээр аюултай хор гинэ. Одоо тэгээд нөгөө загсыг нь хүн идлээ гэж бодоход хүний бид 100000 дахин хүчийг олдог ч юм уу нэг тиймэрхүү ижиттэй новшим гин. Нөгөө цэнхэр дайланбад дүрсийгэд заларсан дүүс тухайн тухай ерөнхийд нь бид ингээд ойлгочиход болох юм байна. Монгол малын махыг гадаад руу гаргах гэхлээр болдоггүй учир нь энэ ажээ. Түүнийгээ бид бом шүлхийн мэтэр тайлбарлаад байдаг нь Оросын холбооны улстай холбогддог тул нууцлдаг байсан тухай Зинда сайт дээр нийтлсэнийг өөрийн хэмжээнд тайлбарлан сэрүүллээ. Байгаль дээр 15-аас 20 жилийн дараа хагас задралд орж нэмж цацхгүй бол 40 жилийн дараа бүрэн задардаг энэ хорны талаар одоо л дуурч эхэлж байгаа нь энэ. Монгол хүн харин ч бүх үедээ тулдаа ийхүү болоод яваад ирж бидний дунд хорт хавдар хотоодны өвчл их байгаа ч үүнтэй холбоотой байх. Дээрээс нөгөө алтныхны цянт натрийн хонгор сум гэх юм бол ёстой явж өгнө. Нийслэхэндээ утаа тоосгоод монголчууд биднийг хордуулах юм мундахгүй их ажээ. Ямар ч юмдээ Хөхтайланбан төрсийхний дуул ийм муухай мэдээнд хүргэнэ гэж хэн мэдлээ.